Өнөөдөр бид нэгэн цагт хувилдааны онол гэгдэж байсан ч хожим жинхэнэ гэмт хэрэгүүд гэдэг нь батлагдаж Америкийн нийгмийг донслогож байсан. Хүүхэд хүчирхийлэгч, гаж донтон, саятан хөрөнгө оруулагч Жеффри Эпштейн гэгчийн хэргийн талаар ярих юм. Энэ хэрэгт Америкийн нэгдсэн улсын хоёр ч ерөнхийлөгчийн нэр гарахаас гадна урлаг соёлын одууд нийгмийн дээд давхаргын ч өртөх бөгөөд одоо амтай болгоны яриад байгаа рэпер Дидигийн хэрэгтээ зарим талаараа төстэй, зарим талаараа илүү ой гутмаар аимшигтай түүхийн талаар ярилцах болно. Ингээд бичлэгээ эхэлцгээе. Жеффри Эпштейний гэмт хэрэг, босромог зүйлсийн талаар ярихаас өмнө түүнийг яг хэн байсан талаар товчхон намтрыг нь яриад бичлэгээ үргэлжлүүлсэн дээр гэж бодлоо. Эпштейн 1953 онд Нью-Йоркт жирэнл нэгэн гэр бүл төрсөн байна. Тэр сургуультай онцгой сурдаг байсан гэдэг бөгөөд үеийнхнээсээ 2 жилийн өмнө төгссөн гэдэг нь үүнийх нь нотлохоо гэжээ. Эпштейн математик болон физиктээр сайн байсанд математикийн чиглэлээр 2 ч их сургуульд сурсан ч алийг нь ч төгсөлгүй хайсан юм. 21 наснда тэрээр ямар ч дээд боловсралгүй хэрнээ баячуудын хүүхдүүд явдаг хувийн сургуульд тооны багшаар ажилд орсон байна. Яаж тийм сургуульд тухайн үед ажилд орсныг нь олон ч хүмүүс гайхдаг. Жеффри хэдийгээр сургуульд 2 жил ажилласан ч тэнд түүний амьдралыг нь өөрчилсөн үйл явдлууд болсон байдаг. Нэгэн удаа эцэг эхийн хурал дээр Жеффри нөлөө бүхий хүний анхаарлыг татаж өнөөх нь хожим Эпштейнийг Алан Гринберг гэгчтэй танилцуулсан юм. Алан Гринберг нь томоохон хөрөнгө оруулалтын банкны захирал байсан бөгөөд залуухан Эпштейнд авьяас байгаа гэж үзэн ажлын санал тавьжээ. Ингэж тэр багшаас хөрөнгө оруулагч болж өөрийн ирээдүйн хөрөнгө мөнгөнийхөө замд орсон байна. Эпштейн маш их мөнгөтэй харьцаж, олон тооны баян хүмүүстэй хамтран ажиллаж, найз нөхөд болж хүрээлэлээ тогтоосон ч яг яаж баяцсан нь одоо хэрн хүмүүст бүрэн ойлгомжгүй байдаг юм. Хэдий түүний намтар нууцлаг ойлгомжгүйч гэсэн гол нөлөөлсөн хүн бол саятан Лесли Векснер гэгч үлээ. Тухайн үед буюу 1980-ад онд Векснер Америк нэгдсэн улсын хамгийн баян хүмүүсээс 6-ад жагсдаг нэгэн байсан юм. Эпштейнд баян хүмүүсийг гайхшруулах, тэдний сэтгэлийг татах авьяас байсан гэдэг ба Векснерийн санхүүг тэр чигт нь хариуцдаг санхүүгийн туслах нь болсон байна. Тэгэхээр Эпштейн Векснерт олон жилийн турш ажиллаж, энэ хугацаанд тэр саятан болсон юм. 91 он гэхэд Векснер түүнд мөнгө санхүүтэй холбоотой бүхнээ даатгаж, Эпштейн түүний өмнөөс гэрээ хилцэл хийж хөрөнгө оруулах, эд хөрөнгийг нь зарж худалдан авах хүртэл эрхтэй болсон гэдэг. Ийхүү тэр Америкийн нэгдсэн улсын бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгний итгэлтэй төлөөлөгч болсноор Эпштейнд нийгмийн хамгийн дээд давхаргын үе таалга нээгдсэн байна. Эпштейн энэ үед нөлөө бүхий хүмүүстэй танилцж байснаас Билл Клинтон, Дональд Трамп, Хиллари Клинтон болон Сауди Арабын тэрэг бомбнууд тэргүүтээ ерөнхийлөгчөөс ахуулаад олон томчуутай ойр дотн болсон юм. Энэ үед тэр Гислен Максвелл гэгч Британи бүсгүйтэй танилцсан нь Британий медиа магнатын охин байв. Гислен түүнийг хожим Британий ханхүү Эндрютэй хүртэл танилцуулсан байдаг. Эпштейн, Гислен Максвелл хоёр яг ямар харилцаатай байсанг одоо хэрн хүмүүс таамаглал төдий зүйл дэвшүүлдэг. Зарим нэг нь тэднийг найз нөхөд байсан гэдэг бол зарим нэг нь амаргуутч байсан гэлцдэг. Тэд ямар ч харилцаатай байсан нэг зүйл тодорхой байдаг нь Гислен Эпштейний бусармаг гэмт хэрэгүүдэд гар бие оролцож байсан хамсаатан гэдэг нь хожим тогтоогдсон юм. Эпштейнд бусад баячуудын адил олон тооны тансаг харшууд байдаг байснаас Манхэттенд орших 50 гаруй сая долларын харшид нь анх түүний насан туршаагүй хүүхдүүдэд зугаацах арга хэмжээнүүд эхэлсэн гэж үздэг. Энэ харш нь түүний ажилдаг байсан Лесли Векснерт харьяалагддаг байсан бөгөөд энэ харшаа Эпштейн $1 төлөлгүй авсан гэдэг нь мөн л олон хүнийг гайхшруулдаг юм. Хотын төвд хүн ихтэй газар байх энэ харшид нь ямар нэгэн юм болоод байна гэж хүмүүс хардаж эхлэх үед Эпштейн өөрийн босс Векснерийн эзэмшдэг Victoria's Secret брэндээр хаалхавч хийдэг байлаа. Байнга орж гарах залуу бүсгүүчүүдийг тэр брендинг шалгуурт орж байна гэх мэтэр арга цасаар эцсүүлд нь өөрийн алдарт гаж донтонгуудын арлаа хөдөлтөн авсан юм. Одоо үед Эпштейний арал гэгдэх болсон Карибын тэнгист орших Little Saint James гэх арлыг тэрээр 1998 онд $8 сая худалдаа авсан байдаг. Эпштейн арал руугаа хувийн онгоцороо нисэж өөрийн хохирогч октоудаач тэр өөр бусад гаж донтон найзуудаач энэ онгоцороо зөөдөг байсан бөгөөд хожим энэ онгоцыг нь Lolita Express гэгддэг болсон юм. Гислен болон Эпштейнер бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мүжлэгт өртүүлсэн нийт насан туршаагүй хохирогчдын тоо одоо хэрн бүрэн тодорхойгүй байна. Энэ тоо хэлбэрхэн 1000 давна гэж үздэг таамаглалууд байдаг.
Тэд голчлон бололцоо тааруу айлын сургуулийн сурагч охтууд руу онилдог байсан бөгөөд хэдэн зуун доллараар массаж хийж өгөх ажил санал болгодог байсан ч яг хэрэг дээр мэдээж массажаар юу ч хязгаарлагддаггүй байв. Дараа нь эдгээр охтуудыг илүү их мөнгөөр эсвэл айлган сүрдүүлэх, шантаажлах гэх мэт замаар эрхэндээ оруулдаг байсан нь хожим тогтоогдсон. Эдний энэ бусармаг үйл хэрэг яг л санхүүгийн пирамид шиг ажилдаг байсан гэдэг ба хохирогч охид өөр охин авчирч өөрийгөө чөлөөлөх эсвэл мөнгөн шаа харамжж авдаг байсан юм. Насан туршаагүй нэг охин л гэхэд хэдэн 10 өөр охтууд авчирсан тохиолдол Эпштейний хэрэгт нэг биш удаа гарч байсан гэдэг. Хамаг бузар булхан дэлгэдэхээс өмнө олон нийтэд Эпштейн гайхалтай сайн хүний дүртэй нэгэн байв. Тэр хэдэн саяар нь буйны үүсд мөнгө хандуулж, эрдэм шинжилгээний судалгаанд ч олон сая доллар өгдөг байсан гэжээ. Тэр олонний өмнө гарах бүртээ шахуу эрдэмтэн судлаачтай хамт гарч ирэн тэднийг маш сайн дэмждэг, тэтгэдэг гэж PR хийлгэх дуртай нэгэн байсан юм. Эдгээр эрдэмтдийн дунд алдарт физикч Стивен Хокингч байсан бөгөөд Эпштейний хэрэгүүд ил болох үед Хокингтай холбоотой хуурамч мэдээлэлч гарч эхэлсэн байдаг. Гэвч хинч эдгээр хуурамч мэдээнд итгээгүй бөгөөд Хокинг Эпштейний арал дээр баячуудын урилгаар очиж лекц уншсан болж таарсан юм. Харин ямар алдартан олонний танил эрхмүүд Эпштейний арал дээр Lolita Express-ээр очиж насан туршаагүй охтуудтай цагийг өнгөрөөсөн бэ гэх асуултанд ямар нэгэн хувь уйлдааны онол таамаглал дэврүүлэггүйгээр хариулах ямар ч боломжгүй. Хожим олон нийтэд ил болсон Эпштейний жагсаалт гэх материалууд донд бид маш олон алдартуудын нэрийг олж харж болно. Тэнд жирийн түүнийг таньдаг найз нөхд нь байгаас гадна арал дээр нь ямар нэгэн шалтгаанаар очисон хүмүүс ч бий. Арал дээр нь очисон л бол бусармаг зүйл хийсэн гэж ойлгох нь бас буруу гэжээ. Эдгээр хүмүүсийн нэрс донд жүжигчин Леонардо Ди Каприо, Кевин Спейси, элевчин Дэвид Копперфилд нарч байгаа юм. Хэдийгээр жүжигчин Кевин Спейси ийм төрлийн хэрэг үйлдсэн хил аманд өртөж байсан ч яг Эпштейний арал дээр гэмт хэрэг үйлдсэн хэсэг нь мөн тогтоогдоогүй. Харин Эпштейний үйлчлүүлэгчид дундаас нотлохоо нь олцсон хамгийн алдартай төлөөлөгч бол Британий ханхүү Эндрю юм. Хатан хаан 2 дугаар Элизабетийн 2 дахь хүү ханхүү Эндрюгийн энэ зураг олон нийтэд ил болох үед тэр нэг мөсөн баларсан гэдэг. Зураг дээр Эндрю Эпштейний хамсаатан Гислен Максвелл болон тухайн үед 17 настай байсан Виржиниа Робертсыг дотн тэврэн ахуулсан байна. Виржиниа тун хүнд хэцүү намтар төвхтэй охин. Тэр ядуу айлд төрж өсөж бүр багтаа хүчирхийлүүлж байсан гэдэг. 14 настайдаа гэрээсээ зогтож хүний 8-ны хохирч болж байсан ч хожим тэр амьдралаасаа арай нэгэн холдож байхдаа Гислен Максвеллтэй танилцж Эпштейний болон түүний олон тооны гаж донтонгуудын хохирч болсон юм. Гислен анх өөрт нь юу ч хар буруу саналгүй хамаг гашуун түүхээ ярих охиныг сонсоод төгс хохирогч оллоо гэж баярлаж байсан гэв. Тэр эхлээд Эпштейний массажчингаар ажиллах уу гэж Виржиниад санал тавьсан байдаг. Түүний амлсан мөнгө Виржиниаг татгалзахад хэтэрхий их байсанд ядуу охин зөвшөөрсөн бөгөөд массаж нь төд удалгүй бэлгийн дарамт болж хувирсан юм. Өмнө дурдсанчлан Эпштейн охиныг өөрөө ашиглаа зогсохгүй. Олон үйлчлүүлэгчдтэй санал болгож байсан дунд нь ханхүү Эндрюч байлаа. Виржиниа бол Эпштейний хэдэн зуун хохирогч охтуудын нэг л төлөөлөл. Зураг олон дэл болж түүнийг буруутгах үед ханхүү Эндрю BBC-д ярилцлага өгсөн байдаг. Тэр үүгээрээ мэдээж өөрийгөө өмөрч байсан бөгөөд зураг хамт ахуулсан охиноо огт санахгүй байна. Энэ зураг ер нь эвлүүлэг, бузар гүтгэлэгч байх боломжтой. Харин Эпштейнийд тэр үед зүгээр л гимгүү зочиж явсан гэх мэт зүйл ярьсан юм. Ханхүүгийн ярьсан зүйлс маш үнэмшлэхгүй байснаас гадна хэрхэн ярьж байгаа ч олон мянган хүнд огтоос үнэмшлэхгүй санагдсан гэжээ. Ханхүүд эрүүгийн хэрэг нэн шалгаж эхэлсэн бол Британий хаант засаг түүнийг бүх төрлийн ажил үргээсэн чөлөөлж хэрэгэм зэргүүдийг нь хураан авсан байна. Виржиниа ханхүү Эндрюгээс гадна өөр олон нэрсийг ил болгосон байдгаас алдартай бөгөөд нөлөө бүхий өмгөөлөгч Аалан Дершвицэгч дурдсан юм. Виржиниа өөрийг нь энэ бүхэнд анх татаа оруулсан Гисленийг шүүхэд өгсөн бөгөөд 24 оны 1 сард ил болсон материалууд нь энэ шүүх хурлын мэдээлэлүүд байлаа. Бичлэгийн эхлэл хэсэгт дурдсан энэ хэрэгтэй холбоотой байх гэж хардлага дүртдэг Америкийн нэгэн улсын хоёр ерөнхийлөгчд бол Билл Клинтон болон Дональд Трамп нар. Дональд Трамп Эпштейн хоёр олон жилийн сайн найзууд. Тэднийг өнөөхөл Гислен Максвелл танилцуулсан ба Трамп Гислений аавтай найз байсан гэжээ. Хэдийгээр Трамп Эпштейн хоёр 20 жил нөхөрлөж тэдний хамтын фото зураг бичлэг интернетээр дүүрэн байдагч Трамп найзынхаа гаж сонирхлыг мэддэг байсан. Эсвэл өөрөө бүр оролцдог байсан эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа сэдэв юм. Хожим энэ хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч огтоос хинэнч Трампын талаар дурдаагүй байна. Трамп хэдий Эпштейний бохир үсэд хамааралгүй байж болох мэт байгаач харин өөр нэг ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд бүх зүйл тийм хялбар биш.
Клинтон анх Эпштейнтэй хандив арга хэмжээндээр танилцж байсан гэдэг ба Лолита Экспрессээр олон ч удаа арал руу нисэж байсан нь ил болсон юм. Клинтон өөрөө Эпштейний бузар арал дээр байсан гэдгээ огтоос үгүйсгдэг бол Виржиниа Робертс түүнийг охтуудтай хамт арал дээр байхыг нь харсан гэж мэдүүлсэн байдаг. Хэдий Виржиниа Робертс Клинтонг арал дээр насанд хүрээгүй охтуудтай харсан гэсээс өөр түүний гин буруугийн ямар ч нотлохоо баримт олдоогүй байна. Хамгийн анх 1990-ад оны сүүлээр Эпштейний гаж донгийн талаар цуу яриа гарч эхэлсэн ч төдийлөн газар аваагүй бөгөөд гэмзэмгүй баян хүнийг хэлмэгдүүлж байна. Хувилдааны онол гэх мэтнэр аваад замхарсан юм. Хожим 2005 онд Эпштейний хохирогчтой нэг 14 настай охин болсон явдлаа хойд ээжтэй хэлж хамтдаа цагдаа дээр очиж хэрэг мандлаа. Цагдаа нар Эпштейнийг баривчилж Флорида дахь харшид нь үзлэг шалгалт хийсэн байна. Тэндээс Эпштейнийг гэмт хэрэгтэнг нотлох маш олон баримтууд олж Жеффри ёстой гарах гарцуугаар баригдсан мэт хүмүүрт санагдаж байсан ч гайхалтай зүйл болсон юм. Тэр хамгийн багадаа 10 гаруй жилийн хорхол авах ёстой мэт байсан ч Эпштейн ердөө 18 сарын ял авсан байдаг. Тэр хэрэгээ хүлээж шүүхээр гэн буруутай тооцогдсон ч жил хагасын дараа гэхэд сул чөлөөтэй болсон юм. Энэ хэргийнх нь өмгөөлөгчөөр өнөөх бичлэгийн өмнөд урдагддаг жаахан охтуудад цагийг өнгөрөөсөн гэх цуу яриа хожим гарсан Америктэй алдартай өмгөөлөгч Алан Дершвиц өөрөө ажилласан байна. Алан хэрхэн Эпштейнийг олон жилийн ялаас мулталж чадсан нь мөн л Эпштейний намтардах олон тооны нууцуудад нэг юм. Эпштейнийг шоронд ороод гарч ирсний дараа түүний амьдралаас Гислен Максвелл нэг мөсөн алга болсон байдаг. Гисленээс гадна түүний арт тал хөрөнгө мөнгөнийх нь их усүр Лесли Векснер ч холбоогоо тасалжээ. Хэдийгээр энэ үед Жеффри Эпштейн шоронгоос харьцангуй амар мултарч өөрийн тансаг амьдралдаа эргэн орсон ч түүний нэр төрд суусан харт холбыг арилгах боломжгүй байлаа. Хэсэг хугацаанд Эпштейн олонний анхаарлаас холдсон ч сайн найз Трамп нь анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдох үед нь Жеффригийн гэмзэмийн талаар олон нийт ахин сөхөж ярих болсон юм. Интернетэд шинэ ерөнхийлөгч Дональд Трампын нууцлаг саятан педофил гаж донтонтой дотно гэгч нь ахуулсан зургууд маш ихээр тарж байлаа. Энэ үед ахин олон тооны эмэгтэйчүүд хүүхэд байхдаа Эпштейний хохирогчд болсон талаараа мэдэгдэн араараасаа гарч ирцгээж 19 оны 100 түүнийг ахин баривчилсан байна. Харин энэ удаа тэр өмнөгшгөө хялбархан аргалаад өнгөрч чадаагүй юм. Баривчлагдаад удаагүй байхад нь түүнийг хоригдож буй өрөөнд нь хагас ухаантай байдалтай өөрийгөө боомлсон хичилж болохоор шинж тэмдгүүттэй болов. Эпштейнийг илүү хяналттай газар тусгаарсан ч ердөө 6 хоног болгоод камерт нь буцаажээ. 2019 оны 8 дугаар сарын 10-ны өглөө Жеффри Эпштейн боомлсон байдалтай нас барснаар болцсон юм. 8 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Эпштейн өрөөндөө ганцаараа үлдсэн бөгөөд түүний хамт хоригдож байсан хүнийг өөр тийш нь шилжүүлсэн байна. Харин Эпштейнийг 30 минут тутам шалгах ёстой байсан хоёр харгалзагч унтаад шалгаагүй гэв. Түүний өрөөний ойр орчимд байх камерууд огт ажилдахгүй болж таарсан юм. Албан ёсны дүгнэлтээр Жеффри Эпштейн амиа эвгүүтгсэн гэсэн ч дээрх олон давтцлууд хүмүүсийг үүнд эргэлзэхэд хүргэдэг. Эдгээр нь тохиолдол гэхэд хитрхи үнэмшлэхгүй тохиолдлууд шиг санагддаг нь ойлгомжтой. Эпштейнийг энэ удаад баригдаад хэрэгээс амархан мултрахгүйг нь ойлгосон нөлөө бүхий хүмүүс шалгалтаар өөрсдийнх нь бузар булааш дэлгэгдэнэ гэж айхтаа хөнөөлгсөн байх гэж маш олон хүмүүс итгэдэг. Энэ нь ч оргүй биш бөгөөд Эпштейн бол арал дээр болсон бүх муу мухайг мэддгээс гадна нотолж чадах цор ганц хүн шүү дээ. Яг уу ямар нэгэн хохирогч гэх эмэгтэй гарч ирээд нөлөө бүхий нэг арал дээр насан туршгүй охтуудтай байсан гэд нотолж болох ч хамаг муу мухайг өөрөө зохион байгуулж байсан хүний үг илүү жинтэй тусах нь ойлгомжтой. Эпштейн угаасаа нөлөө бүхий хүмүүсийг авчираад ийм бусармаг зүйлүүдтэй оролцуулдаг байсан нь дараа нь тэднийг айлхан сүрдүүлж удирдах, ашиг тусыг нь хүртэх гэж тэгдэг байсан. Тэдний эсрэг зураг бичлэгүүдч байж болно гэж үздэг. Эпштейн үхэд 2 жилийн дараа Гислен Максвелл мөн баригдаж насанд хүрээгүй охтуудыг Эпштейнд болон түүний педофил үйлчлүүлэгчдэр нийлүүлдэг байсан нь шүүхээр нотлогдож 20 жилийн хорих ял авсан байдаг. Энэ хэргийг анх судалж байхад Эпштейнтэй холбоотой байж болох маш олон тооны гаж донтонгуудын талаар мэдээлэл тарах үед би хувьдаа гайхаж байлаа. Жирийн нэг гаж донтонгууд ич биш. Дэлхийн урлаг соёл улс төр бизнесийн томоохон тоглогчид дунд ийм педофил гаж нөхдүүд тэгж их байдаг юм багтаа гэж гайхаж байна. Харин энэ бичлэгийн судалгааны хүрээнд Жанет Осибард гэгч хүний найруулсан нэгэн баримтат кинотод таарч тэр кинонд дэлхийн маш олон алдартнууд ийм гаж сонирхолтой талаар ярьсан үзлээ. Энэ баримтат кино YouTube-ээс маш олон удаа устж байсан кино гэдгээс гадна найруулагч Жанет Осибард 2023 онд Орос сургуу алга болж хожим цогцсон олцсон ч мөн л амиа гүйтгсэн гэх дүгнэлт гаргасан байдаг.
Түүний кинонд дурдсанд итгэх юм бол маш олон тооны педофил гаж донтонгууд зөвхөн баруунч гэлтгүй хаасайгүй байдаг. Энэ нь маш түгээмэл сэтгцийн эмгэг гэсэн бөгөөд одоо жаахан бүгдээрээ хувилдааны он шиг зүйл ярих ч гэсэн мөн анзаарахгүй байхын аргагүй зүйлс юм. Холбооны мөрдөх товчоо буюу FBI-аас 2007 онд педофилуудын бие биеэ таних гэж хэрэгэлдэг гэх тэмдгүүдийг олон нийтэд зарласан билээ. Цэнхэр гурвалжин дүрсэн хүүгүүдэд дуртай гаж донтгуудыг илтгэх бол ягаан нь огтуудад. Харин ийм цэнхэр ягаан далавчтай ирвэхэ бол аль алийг нь сонирхдог этгээд үдгэв. Эдгээр тэмдгүүд маш олон хүүхдийн эрхийг хамгаалах сан төрийн бус байгууллагуудын лого дээр таардаг гэх мэдээ бий. Жишээ нь энэ лого Канадын ерөнхий сайдын хувийн сангийн лого бөгөөд ерөнхий сайд Жастин Трюдод анхаарал татахуйц хэд хэдэн найз нөхөдч байдаг юм. Канадын хувийн сургуулийн багш Кристофер Ингвилсон гэгч Трюдогийн найз мөн хүүхдийн оролцоотой насан туршидтын бичлэг хадгалсан тараасан гэх хэрэгт холбогдож байсан нэг. За яг хүнд ямар ч найз байж болно. Ерөнхий сайд найзынхаа гаж донгийн талаар огт мэдээгүй ч байж болно гэж хэлж болно. Тэгвэл Трюдогийн бас нэгэн сайн найз Питер Даул биш гэгч Непалд 13-аас 14 насны хүүхдүүдэд зугаацж байгаад баригдсан мөн юу гэхэв. Бас л тохиолдол. Дан ийм гаж нөхдөөтэй өөрөө ч мэдлгүй найзлаад байдаг ерөнхий сайттай гэж юу. Энэ хоёроор ч зогсохгүй. Өөр хүүхд сонирхдаг гаж найз нөхөд түүнд зөндөө байдаг гэдэгч батлагдаж нотлогдсон хоёр нь саяны хоёр гаж донтонгууд юм. Мөн дэлхийн маш олон хүүхдийн эрх, хүүхэд хамгаалах янз бүрийн байгууллагуудын толгой дээр олон тооны педофилууд байдаг гэх мөн л хувилдааны он шиг мэдээллүүд их бий. Тэгэхээр тэдгээр гаж донтонгууд өөрсдөн гисэн хүүхэд хамгаалах сан хөтөлбөр байгуулчаад тэдгээр хүүхдүүдтэй өөртөө хязгааргүй халдаж байх нь бас байж болох логиктой асуудал мэт санагдаж байна. Ийм байгууллагуудад ирж байгаа хүүхдүүд мэдээж ихэвчлэн гэрийнхэнтэй хаягдсан. Тэдний зүгээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг нь бидний санаж байгаагаар Эпштейн гислен хоёрч хохирогчтой сонгож байсан шалгууртай нийцэж байна. Бас нэг жишээ олсон нь хүүхэд хамгаалах байгууллага гэж Америкийн нэгдсэн улсад байсан. Энэ байгууллагын бузар болохыг 2007 онд илчилсэн Америкийн конгрессменыг 2010 онд учир битүүлэг байдлаар халдаж хөнөөхсөн. Энэ байгууллага нь асрамжийн газраас хүүхдүүд хулгайлж, гаж донтонгуудад худалддаг байсан юм. Хүүхэд хамгаалдаг гэх байгууллагуудаас гадна энэ бузар үйл хэрэг цэцгэлдэг бас нэгэн алдартай газар бол мэдээж Холливуд. Диснейн захирал Джеймс Ганн гэгчиг педофил үйл хэрэгт буруутгаж байсан бол Nickelodeon-ы продюсер Дэн Шнайдерыг мөн л ийм хэрэгт буруутгаж байв. Найруулагч Брайан Пек гэгчиг мөн ижил хэрэгт буруутган шүүсэн бөгөөд түүнд ч гэсэн Эпштейн шиг 18 сарын ял өгч ялаа дуусгаад Диснейд үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн юм. Алдарт найруулагч Стивен Спилбергийн туслах Джейсон Джеймс Мёрфи гэгч мөн л 1996 онд 8 настай хүүг хулгайлж хүчирхийлээд 5 жилийн хорих ял авч гарч ирээд Холливуудд иргэн ирээд жүжигчин хүүхдүүдийг сонгон шалгаруулдаг мессээр очсон байна. Гайхалтай. Холливуудд цэцгэлээд байгаа хүүхдүүдтэй холбоотой энэ үйл хэргүүдийг үеийн үед нэг биш хүмүүс олон нийтэд мэдээлж байна. Жишээ нь жүжигчин Кори Фелдманы хэлснээр Холливуудын хамгийн том асуудал бол насан туршаагүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох энэ гаж үзэгдэл байсан. Одоо хэрэн байсаарч байгаа гэж мэдэгдсэн юм. Кори өөрөө багаасаа Холливуудд ирж тогоонд нь чанагдсан нэгэн тул нэг биш удаа бэлгийн дарамтанд хүүхэд байхдаа өртөж байсан гэжээ. Коригоос гадна алдарч жүжигчин Мел Гибсон мөн Холливуд бол бараг дархалагдсан педофил гаж донтонгуудын үүр. Энд хамгийн том валют бол гэмзэмгүй хүүхдүүд байдаг. Ихэнх томоохон хилцэл худалдаа авалтанд дандаа хүүхдүүдийг оролцуулдаг гэж байв. Эдгээрээс гадна энэ гаж үзэгдэл эмгэгээ зүгээр мэд нийгэмд ойлгох гэсэн тэдний маш олон янзын орлоготой урлаг соёл болон хууль эрх зүйн орчин таарчулдаг. 2018 онд болсон Кембрижийн академик танилцуулга дээр ихэнх эрчүүд педофил гаж донтонгууд энэ нь ч тийм ноцтой зүйл биш мэтэр ярьсан байна. TEDx-ийн илтгэл дээр ч гэсэн энэ гаж сэтгцэн эмгэг биш харин бэлгийн чиг хандлага мэт ярьсан ч тохиолдлууд бишгүй бий. Жишээ нь ийм зураг тууц тарааж LGBT-д мөн хамруулах орлогоч гарсаар байдаг гэв. Мөн зарим улс орны улс төрчид бэлгийн харилцаанд орж болох насыг 14, 10 нас ч хүртэл бууруулах санаачлалууд гаргадаг байна. Британий ерөнхий сайд байсан Тереса Мэй гэгч хүртэл педофилуудыг хүүхэд үрчлэх эрхтэй байх ёстой гэж мэдэгдэж байв. За энэ хүрээд Эпштейн гэгчин түүх төгсөж байна. Сүүлдээ халиад өөр гаж донтгуудын талаар жаахан ярьчихлаа. Өнөөдрийн бичлэгийн сэдэв зөвхөн алс хол гадаадад Америкийн нэгдсэн улсад ч юм уу болдог гэж бодох хэрэггүй. Хүн л хаана вэ тэнд ч байж болох үзэгдэл учраа сонор сэрэмж хязгаарч илүүдэхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй хинтээ үлдэж байгаагаа маш сайн анхаарч байхыг хүсье.
Ийм педофил гаж донтонгийн хэрэг Монголд ч гарч байдаг бөгөөд Монголд гарч байсан бодит тэргүүдээс сэдвлэж хийгдсэн саяхан шин сизонд гарсан хавц тэрэг гэх цувралын нэг ангид нь мөн гардаг юм. Хавц тэрэг цувралын эхний сизоныг үзсэн хүмүүс анги болгон дээр өөр сонирхолтой учир битүүлэх хэрэгүүд гараад тухайн хэргийн цаад нарийн учир шалтгаан яагаад гэмтэрэг үлдэх болсон зэргийг маш сонирхолтойгоор харуулдаг гэдгийг сайн мэдэж байгаа үзье. Үзэхэд маш сонирхолтой кино байсан. Нийт 16 ангитай болохоор 16 өөр хэрэг гардгаа гэсэн үг. Энэ цуврал Univision-ийн Монгол багц Look TV-гийн Nomadia Original зэсэд орсон байгаа. Гэмт хэрэг сонирхдаг манай сувгийн үзэгчдэд таалагдсан гарцаагүй цуврал гэж санагдсан. Мөн нэмж хэлэхэд энэ цувралыг яг одоо олон хүмүүс үзэж байгаа ч зарим хүмүүс 2 дугаар бүлгээ олохгүй байгаа юм байна лээ. Тэгэхээр та хэд Univision Look TV дээрх энэ 2 гэсэн товчон дээр дараад үзэх юм байлаа шүү. Тэгээд хэрвээ хүнд хэлвэл аална. Чиний гэрээ аяг утасны чин дугаар ээж аавын чинь нэр надад байгаа шүү гэсэн. Тэгсэн нэг өдөр миний нүцгэн зургийг зарын группт оруулчихсан байсан. Хэрвээ өгөнд орох юм бол зургийг ч устгаж өгье гэд. Тэгэхээр нь өгөнд нь орчихсон.